Эрүүл байна уу? Эм цум явна. Тэгэхээр та бүхэнд нэг харуулах гээд байгаа зүйл бол энэ синкопи буюу одоо ухаан балардах, муужрах, ухаан алдах гэх мэт одоо зүйлийг бид нар одоо зүрх судасны одоо чиглэлд бол синкопи гэж нэрлэдэг. Энэний талаар та бүхэнд мэдээлэл олгоё. Яагаад гэхээр хүмүүст бас нийтлэг ажиглагдчих байна те. Ухаан балартаа ухаан алдах гэдэг юм шиг болсон, ухаан алдаж унсан одоо тодорхой секундууд одоо бид ингээ ухаан алдаад одоо бас одэрсэн гэх мэтчлэн зүйл бол зарим хүмүүс одоо хэлж үзүүлж байна. За энэ синкопи буюу ухаан балардах шалтгаан бол хоёр том шалтгаантай байдаг. Нэгдүгээрт бол одоо зүрхний шалтгаан, зүрх судасны шалтгаан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл зүрх судасны асуудлаас болоод тархи руу очих цусан хангамж одоо багасах, буур, зогссоч одоо тархины одоо ухамсар тухайн балартаж одоо синкопи үүсч болдог. Хоёрдугаарт нь бол мэдрэлийн асуудал байдаг. Өөрөөр хэлбэл тархи мэдрэлийн тогтолцооны өөрчлөлттэй улмаас, эмгэг улмаас одоо ухаан балардаж ялангуяа тэр эпилепсийн үнэлт таталт гэж зүйл байдаг. Тийм болохоор та бүхэнд одоо ухаан балардах юм уу, ухаан алдах, муужрах гэх мэт одоо шинж тэмдэг илэрсэн бол эмчт үзүүлэхээс гадна зүрх судасны эмч, мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах нь их зөв юм болов уу гэж боддог. За тэгээд энэ зүрх судасны талаас одоо нийтлэг зовлон тохиолддог ухаан балардах, ухаан алдах, муужрах одоо шалтгаан одоо байдаг. Нэгдүгээрт нь бол даралт унах асуудал гэдэг. Одоо даралт багаснаас болоод тархинд очих цусан хангамж хомсроод одоо ухаан баларччин гэсэн. Энэ нь бол одоо даралт унах шалтгаанууд бол одоо зүрхний хим алдагдлууд байдаг. Зүрхний одоо шахуургын үйл ажиллагаа төр доголдож болдог, зүрхний шимийн өвчин байж болно, зүрхний одоо цохилт удаашрч болно гэх мэтчлэн одоо шалтгааны улмаас ухаан балартаж болдог. Хоёрдугаарт нь бол одоо тархи руу очих одоо судасны нарийсэл, судасны өөрчлөлт, янз бүрийн асуудлаас болоод тархины очих цусан хангамж хязгаарлагдсанаас болоод одоо ухаан балартаж, муужирч болно. Зарим тохиолдолд бид нар те цус алдах юм уу, суулгах юм уу, бөөлчих юм уу энэ зүйл тохиолдоход одоо хүний бие нь одоо цусны эзлэгүүн багаснаас болоод даралт унаад ухаан балартаж, муужирч болдог. Тийм болохоор энэ зүйл маань одоо зарим тохиолдолд одоо амнаас нь аюултай буюу бас төдийлөн анхаарахгүй өнгөрөх асуудал бол бас биш. Тийм учраас бол та бүхэн одоо зүрх их эвгүй болох юм уу, одоо хэмжиг дуус болох юм уу, хим алдагдах юм уу, аль эсвэл зүрхээр хүчтэй өвдөх юм уу, их эвгүй болоод хоолой бацуурч боогдох юм уу, энэ үед одоо ухаан муужрах, ухаан балардах шинж тэмдэг илэрсэн бол ер нь бол зүрх судасны эмчт үзүүлж зүрхний бичлэг, ялангуяа зүрхний эхо 24 цагийн хоолтор хийж одоо ямар зүйл явагдаж байгаа гэдгийг тодорхой болгож тэрнээс зэрэг одоо дэглэм баримтлах юм уу, шатхааныг арилгах юм уу, им ууж одоо хянах юм уу, аль эсвэл одоо шаардлагатай тохиолдолд одоо мэс засал одоо девайс буюу пейсмейкер эмчилгээ шаардлагатай болдог. Тэгээд эм чинь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо ухаан балардах, муужрах, ухаан алдах шинж тэмдгийн хажуугаар зүрх орчим эвгүй болох, зүрхний цохилжийг болох, зүрх одоо цохилт удаашрах, зүрхний цохилт одоо 120% юм айгүй их урдан цохилох, аль эсвэл одоо зүрхээр хүчтэй хатгаж өвдөх үед энэ шинж тэмдэг хавсарч тохиолдож байвал ер нь бол яаралтай зүрх судасны эмчт үзүүлж, зүрх судасны эмч маань үтсний одоо үзэж хагаад зүрхний бичлэг 24 цагийн хоолтор зүрхний эхо хийгээд одоо саяны зүйл яг юу явагдаж байгаа гэдэг тодорхой болгоод онцлон гэсэн. Тэр сайн тодорхой болгосны хажуугаар авах арга хэмжээ шүтэл ойлгомжтой болж эхэлдэг. Тийм болохоор та бүхэн одоо хамаатан садан ч юм уу бас эрүүл мэндийн боловсрал энэ зүйлээ бас ойлгочих хэрэгтэй. Яг ухаан балардах, муужрах, ухаан алдах юм эвгүй болоод нүд харанхуулаад эвгүй болохын хажуугаар эдгээр шинж тэмдэг илрүүл ерөн зүрх судасны эмчт үзүүлэх хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл хим алдагдал бас тохиолдож үүсч болох юм байна. Хоёрдугаар зүрхний шимээ шигдээс бас ийм зүйлд хүргэж болох юм байна. Гуравдугаарт одоо төр зүрийн хим олширх юм уу одоо хотлын дээрх тахикард юм уу өвөрмөц хим алдагдлын нөлөөгөөр бас ингэж болох юм байна. Мөн судасны асуудлаас болж бас ингэж болох юм байна. Даралт унах асуудал бол бас бөөлжил, суулгах, цус алдах юм уу бас тиймэрхүү зүйл тохиолдоход бас даралт унаад, муужирч, ухаан баларч, төр зөөр одоо нүд харанхуулах зүйл ажиглагдаж болох юм байна гэж ойлгож авах ёстой. Тийм учраас та бүхэн энэ талаар бас дэлгэрэнгүй одоо интернетээр судлах юм уу, эмч нараас асуух юм бүр болохгүй бол зүрх судасны эмчт бас үзүүлчих хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.